Тэр сургуулаа төгсөөд нийслэлийн түргэн тусламжийн Баян зүрх салбарын 2 дугаар ээлжинд дуудлагын их хэмжээр ажиллаад 5 жил болж байгаа гин. Дуудлага аваалал яралтай тусламж үзүүлэх үүргийнхээ дагуу энэ өдөр сансар орчмоос ийм арт чиглэл рүү явж байгаад замын төвчрлээс үүдэн буугаад гүйж яваа нин. Ингээд бид энэхүү бичлэгийн эзэн Хуанган эмчтэй ярилцлаа. За намайг Ховлондын Хуанган гэдэг. Одоо нийслэлийн түргэн тусламжийн төвийн Баян зүрх салбарын 2 дугаар ээлжид дуудлага их хэмжээр ажилладаг. Энэ 50 настай эмэгтэйг ухаалдсан гэсэн дуудлага байсан. Би Америкийн дэнжис дуудлага үзэж гарч ирээд Америкийн дэнжис тэр сансрын дэнжис гэсэн үг шүү дээ. Тэгээ гараад ирсэн чинь тэр EMRT-ийг давхартын харалтаа дуудлага аваад тэгээд тийшээ явж исэн чинь нөгөө сансар чинь доошоо уруудаа түнэл төгжирчдээ шүү дээ. Тэгж төгжрөөл ерөөсөө ямар ч явах боломжгүй. Тийм болсон болохоор тэгэл ер нь л гүйсэндээ. Тэр чинь нөгөө сөрөх боломжгүй өндөр боржууртай учраас ямар ч хөдөлгөөн нөгөө голоор нь явах боломжгүй сөрөх боломжгүй тийм байсан учраас тэгэл ямар ч хэсэг очиод тусламж үйлчлэгээ үзүүлж ийгээл буугаалг ус. Очиод яралтай тусламж үзүүлээд хүнээ тогтворжуулаад тэгжил манай машин ирээд тэгээд эмнэлгүүргүүд тэмдэрлээд ерөнхийдөө бол хүний аварсаг дуудлага яралтай очихыг эрмэлздэг. Одоо бүх дуулганд хамгийн яралтайгаараа яваад очдөг л гэсэн үг. 5 дахь жилдээ ажиллаж байна да. 20 оноос хойш сургуулаа төгсөө 20 онд тэрнээс хойш нийслэлийн түргэн тусламжийн төвд 103 эмчээр ажиллаж байгаа да. Манай аав ээж хоёулаа эмч хүмүүс байдаг. Одоо Баялгүй аймгийн Улаан Гусам хөхөтл багт ажиллаж амьдардаг. Тэгээ ерөнхийдөө бол аав ээжийнхаа мэрэгжлийг өвлүүлж яваад явж байгаа л гэсэн үг дээ ер нь бол. Ер нь хүний авраад ч юм уу одоо хөрөх ёстой эмнэлэгт нь хөргөж өгөөд эмчт нь хөдөлгөж өгөөл одоо нөгөө аргэр ихнес ч юм уу баярлаа гэдэг үгийг сонсох чинь л одоо хамгийн сайхан байдаг та. Тэр бичлэгэн дээр харагдаж байгаа хүн би боловч ер нь бол 103-ийн бүх эмч нарт тиймэрхүү юм бол тохиолдож л байгаа ер нь ойр орхон. Тэгээд бүгдээрээ л аль болох хурднаараа очихыг хичээдэг. Бүр эмнэлгүүргээ хүүхдээ аваад гүүх ч юм уу тиймэрхүү тохиолдол бол зөндөө гардаг. Яг тэр бичлэгэн дээр харагдаж байгаа нь би боловч ер нь бол бидний одоо бас нэг ажлын нэг бас арга барилна гэх юм уу бүр яралтай тийм одоо яралтай тохиолдол тийм одоо тийм зэргийн одоо гүйлтүүд хийндээ ер нь бол. Ер нь бол хамгийн хэцүү юм төгжрэлдээ яралтай үед чи одоо минут секундаар хэмжигддэг одоо дуудагаа ч юм уу тий байж тээ. Тиймэрхүү үед бол тэгэл төгжрэл хэцүү байдаг да. Миний машинд зам тавьж өгөөрөл гэж хэлээ да. Ер нь бол зүгээр хөнгөө явж исэн ч нөгөө нэг дуудлага руугаа яраад явж иж болох учраас тэр бол бүгд одоо юугаар орилуулаад явж байгаа машин болгоно ер нь бол яралтаа дуудахтаа л явж байгаа гэсэн үг л дээ. Ээжи хүн чанар бимээ ээжи